7 дугаар сарын 11 хэмээх эхлэл дуу. Өнгөлөг нарны алтан туяа дэвсмэл тунгалаг өглөөний Сүхбаатарын талбайд инээд баяр дуу хуур цалгин энхэн ураа туг далбаа намирна. Дөлгөн сэлэнгийн урсгал мэт дүүрэн жагсаал хөврөн аз жаргалын гэрэл дуухай агаар төхөөрч нарыг баясгана. Бүрээ хангинаж бөмбөр нижигнэн бүхий олон багчууд ярилцтал алхах нь яруу найргийн мөр шиг яг дууны бадаг шиг. Эгнээгээрээ жирийтэл өнгөрн ирээдүй минь юутай золбоотой цагтаан цайлган баг насанда цагаан цамцсан дээрээ улаан бүчээ намируулж ураа цуураа туулж явсан одоо бол ажилчид он жилээс төрүүлсэн гавшгайчид ингэртээ одонгоо зүүж инээмсэглэл нүүрэндээ тодруулан алхаж явна. Эдний дотор Эрдэнтийн уурхайчин, багнуурын экскаваторчин, барилгачин, хончин, дархны ойдолчин, даяар орныхоо зүг бүрээс улсын хаях баяр наадамд өргөцсөн сайчууд явна. Ардын хувьсгалынхаа 60 жилийн ойд алдраа мандуулагсад алхаж явна. Яг энэ жил 1981 онд Эрдэнэт хевс компани минь байгуулагдсан юм. Баярын энэл өглөөний гэрэлт талбайгаас Эрдэнэтийн шинэхэн үйлдвэрлэлөө илгээлт өвөртлөн зорьсон юм. Тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн ч тэргэл сарны дор он жилүүд улирсан ч аз жаргалын өглөө минь дахин дурсагдана. Хевсний үйлдвэрт ажилласан хэмнэлт өдрүүд минь санагдана гэж ерөнхийлөгчийн зарилгаар гавьяад цол хүртсэн Эрдэнэт хевс компани ууган ажилчин уран нэхмэлчин бүсгүй энгүн тодор өгүүлсэн уянга найрглал минь тинхүү алдар гавьяаныхын мөрөөр жигдэрсэн. Уншигч тантай золгох учрал ерөөл бүрдсэн. Эрдэнэтийн овогтой бай энэ зооны царай байна. Эрдэнэтийн овогтой бай Баярт цагаан дурсамж химээх удаах дун. Ажилчин болсон замд минь алдаа бэрхшээл байгаагүй бол ядарч зүдэрч түүнийг давж ялгүй гунж ахин баярлаж ойчж босч тэмцээгүй бол олигтой ямар ч ажилчин байх билээ. Эх орныхоо одон медалаар ингрэн яаж цоолох билээ. Гавшгайлж шамдаж зүтгээгүй бол гавьяат гэдэг хүндэт цол гардаж яаж авах билээ. Гэвч надад хорон бүрд гэгэн хүч хайрлаж байсан эд шидтэй нэг өдөр байсан юм. Энэ бол 7 дугаар сарын 11. 30 жилийн тэртээ яг энэ өдөр баяр наадмынхаа талбай дээрээс хевсний үйлдвэрэн зорж Хэттийн замд гарч билээ. Довтлон яарсаар Эрдэнэтэд ирэхэд 7 сарын уран сэвшээ дотнчлон үнсэж билээ. Хархан сэвлэг үсээр минь хайртан шиг оролдож билээ. Энгэр газрын бэр цэцэг энхийн цагаан Эрдэнэт хот наран цацарга үлмид дэвсэж намайг өгтөж авсан билээ. Түүнээс хойш он жилүүд түүчээ тогруу шиг одсон ч гэлээ. Алаг зүрхнээс минь дуртгалын хараацай алсны сэд явчихаагүй билээ. Зорж ниссэн аяны харгуйга зориг мохож хайчхаагүй билээ. Үүрийн гэгээ харанхуйг арчих өглөө наран мишээх цагаар амьдралаа бүгдийг өгсөн ажилдаан би яардаг билээ. Хевсний үйлдвэр минь өдөр бүрэл ихээхэн санчгсан ухтдаг билээ. Амьдрал туршаа татсан хаалга анхныг шигэ догдлон нээхэд энэ бид агаар мэт дотнохон эскийн осны үнэр цоргин
ганцхан шөндөл бие биенээ санчгаад ирсэн нөхөд минь гараан атгалцсан сэтгэлэн дэлгэлцэж гэрэл жаргалтай нүдээр инээмсэглэн гэгэн өглөөний мэд хүргэн. Ажил эхэлж аялгуу мэт суур машин үргэлж хангал, орхон, хар хорин, сэлэнг, хүннүү, Чингис, Эрдэнэт өөр өөрийн нэртэй өнгөнгийн хэвснүүд гараас гар дамжин эгээл голын урсгал мэт эргэн өнгөрөх өдөр хоногуд мэт тасралтгүй, тасрашгүй гарч эхэлнэ. Чанар дарагч инээмсэглэн чанарын тэмдэг дарна. Морьтон ардын минь их шиг дуу Монголд үйлдвэрлэв гэсэн хаяг хатна. Нэгсэн хэвс минь тийхүү жигүүр дэлгэн орчлон даяар одноо. Израиль, Орос, Казахстан, Итали, Япон, Узбекистан, Испань, Иордан, Таджикистан, Иран, Катар, Кыргызстан, Швед, Украин, Араб, Шинзеланд, Австри, Англи, Америк, Унгар, Австрали, Хятад, Малайз. Нэгсэн хэвс минь Монголын нэрийн хуудас болно. Ийм л бүтээгдэхүүнд гарын минь хээ би гэхээс, ийм л бүтээгдэхүүнд үйлдвэрийн минь нэр би гэхээс багтнам би, баярлнам би. Хүннүү хэвснийхээ тухай дууг хүмүүст дуулж өгнөм би. Зүг бүрт цацарсан нарны гэрэлээс зүрхэнд шингсэн аймаг өнгөшилээд амдаг цэцгис дэлгэрсэн суйрунгонд аргад янгэр надууд зурчи орласан эднэт уунар нэрлээ мөнхөлсөн эрт этугэн урданг хохсон ундан цагаан носор нэгсэн үнмүү загварын үндэтэй Station urgun baryo etlingen endignech delegen evse urgsha kursun simjin udeses olsda sosun tassan Şildet olsun dırgıde tunrasana soyrungon Orranı toğasna doğduna zorçi orlasana Erdinet oğlar direm uğudasan Etugeng ordung hoğsundan Ondun çağan asor niksin Unnu tağurin undete hevse Eşteşin ordun baryo Etlingen endigneç delegen Odun tunlu orçudin şirme şirdegenes Olsin tuhin havdor utmer şildet Adını heşig tattırsan
Зүг бүрт цацарсан нарны гэрлээс зүрхэнд шингэсэн 8 өнгө шилээд алаг цэцэг дэлгэрсэн суур өнгөнд аргал янгар наадуулан зурж урлсан. Эрдэн туулаар нэрээ мөнхөлсөн, эртидүүгэн урлан хосолсон, хундан цагаан ноосоор нэгсэн, хүннүү загварын хүндэт хивсээ, дээш өргөн бари, дээдлэн нандигнаж, дэлгэн дэвсээ. Урагшаа нүүж хөвөрсөн сэмжин үлсээс, уулсад суусан цагаан өнгийг шилээд, усан зэрэглээ тунарсан суур өнгөнд уран тогс наадуулан зурж урлсан. Эрдэн туулаар нэрээ мөнхөлсөн, эртидүүгэн урлан хосолсон, хундан цагаан ноосоор нэгсэн, хүннүү загварын хүндэт хивсээ, дээш өргөн бари, дээдлэн нандигнаж, дэлгэн дэвсээ. Улсын түүхийн ховор нандин үзмрээс удамт хүннүүгийн ширмэл ширдэг шилээд алганы шигтгсэн суур өнгөнд арслан барс наадуулан зурж урлсан. Эрдэн туулаар нэрээ мөнхөлсөн, эртидүүгэн урлан хосолсон, хундан цагаан ноосоор нэгсэн, хүннүү загварын хүндэт хивсээ, дээш өргөн бари, дээдлэн нандигнаж, дэлгэн дэвсээ. Хүннүү хивсний дууг минь түрээрээ, хүмүүс минь гэр орондоо дэвсээрээ, Монгол улсын засгийн ордонд морилгохдоо хараарай. ертөнцийн өмнө бөөрөнд орших Лаос орны ерөнхийлөгчийн өргөөнд дэвсээстэй байгаа багтаарай. Аяа би ажилчин алдраараа бахад нам, аваагүй алдаргүй, эдлээгүй жаргалгүй эгэл жирийн ажилчин би. Он жил одож өнгөрөх хэрээр эх орондоо юу хийлээ гэж эргцүүлэн бодох юм. Овгныхоо оронд овг болсон олон алдрын минь дайтай, хийсэн минь дүйцхүү гэж хэмжин цэгнэх юм. Арай илүү хийхсэн гэж адгах юм. Ирж буцах шувуу мэт энэ цаг хугацаанд төгсгөл гэж алга. Гэтэл нөгөө амнас минь гэрэл мэт мөнх билүү дээ. Өглөө бүр би үнэн амьдралаа тунгаадаг. Болор цэнхэр зэрэглээн дундаас болцог толгод тодрох шиг аз жаргал минь алганы хээ шиг тодордог. Цав цагаан цасан будрах цангин мөвлийн уянгалаг өглөө цайлган нөхөртөөгөө учирсан би. Бэлэг дэмбрэлтэй тэр жил бидэн хоёрыг голомтон бадраахад үйлдвэр минь 5 жилтэйгээ золгосон. Үйл сарвин жил байж билээ. Өглөө наран гэрийн тооноор өгөөмөр туяага цацруулан гийж, шин өдөр ирэх бүр жишгэн аргагүй баярлан би. Найрамдлын эрдэнэт хот минь 8 зүгтээ дэлбэлнэм, сартай номин үтшээр миний хот сансрын нисгчэд баяр хүргэж саруул гэрлээрээ далалдгийн. Энд үйлдвэрлсэн хевсээр эх орон минь төдийгүй, дэлхийн олон оронд дэгжирхэн гоёдгийн. Ихээ холын жуулчид эрдэнтийг зорж ирдэг. Өнөөгийн Монголын хөгжлийг өнгөт хальсанд буулгадаг. Миний хот, ахан дүүсийн хот, аранжин зэсийн хотоо. Нөхөр минь, нөмөр минь уулын үйлдвэрт 40 тонны бялааз жолооддаг. Хүү минь харин номингийн сүлжээ дэлгүүрт нягтлан бодогчоор ажилдаг. Охин минь оюутан, одоо удахгүй сургуулаа төгснө. Өөрөө би өнийн зориг ажил үйлсээ эхнээс нь зориулсан Эрдэнэт хевс компанида ажилласаар алдрын дээдэд хүрв. Би одоо ч бэлгийн цэнхэр өглөө бүрийг ажилдаа яаранхан алтан нарны цацраг тосч алхаж яваа хүмүүсийн дунд багтдгийн. Эх хүн би, эгэл жирийн ажилчин би, энх мэндийн өглөөд дуртай. Эрдэнэт наран өдөр бүр мантахад эх орон минь уламж авхаачин. Бахархах юмтай хүн баярлаж чаддаг, бас хийж чаддаг. Эх орноо гэсэн гал энэ биеийг тэтгэж байгаа цагт
хоёр гар минь хөдөлж хонгор зүрх минь цогхолж байгаа цагт би эх орондоо би ээч өгнө хүчээнч өгнө ингэж хэрв чадвал эх орондоо би шагнал болно. Гавьяатын гэрээнд сэтгэл хөгжиж баярын тугшиг сэтгэл дэрвэн алтан наран тэнгэрээсээ бууж алтан соёмбын толионд цацрана. Найрагчийн өчл хэмээх төгсгөл дуу. Энэ цагийн жирийн ажилчны эгэл намтар жигдрэн найрсч уянгаш хүлгийн мөрүүдэд тодорч уншигч танд бадаглан хүрлээ. Эх орон минь чухмал үнэндээ ийм л хүмүүсийн гавьяа зүтгэлээр дэвшил хөгжилд хүрнэн билээ, дэлхийн цээжинд тодорнон билээ.